Та бидний өмнө бол нэг л зорилго байгаа. Энэ бол Монголын ард түмний эрх ашиг. Энэ бол Монголын ард түмний эрх ашиг. Энэ бол Монголын ард түмний эрх ашиг. Энэ Монгол улсынхаа тусгаар давхцмал Монголын ард түмний үндэсний аюулгүй байдал, улс орныхаа хөгжил цэцгэлийн төлөө, ард түмнийхээ ажил амьдралыг үүдэн татахын төлөө, ард түмнийхээ ажил амьдралыг үүдэн татахын төлөө Монгол улсын ерөнхийлөгч Монгол төрийн тэргүүн тантай би бүх талаар хамтран гар сэтгэл нийлж ажиллах болно гэдэг бастай илэрхийлж байна. За нэг иймэрхүү юм ярьцгааж байсан улсуудаа харин одоо шатхууны үнийг чөлөөлөхгүй бол болохгүй гэх маягийн юм яриад тэнгэрд нисгчихсэн. Хиний төлөө тэр вүлээ? Бодоод үзье. Шатхууны үнийг чөлөөлөх нь зөвөө зөв. Гэхдээ маш буруу. Буруугаар зогсохгүй энэ бол дай сигнал. Учир нь ямар ч үндэслэлгүйгээр шатхууны үн нэмж инфляц үүсгэн бараа бүтээгдэхүүний үнийг хөөргөдөг монопол хэдхэн компаниг дэмжсэн бодлого шүү дээ. Хатуухан хэлбэл ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулсан хэрэг. Шатхууны үн нэмэгдэхэд бараа бүтээгдэхүүний үн дагаад өсдөг. Бараа бүтээгдэхүүний үн өснө гэдэг нь ядуурл улмал нэмэгдэнэ гэсэн үг. Чухам ямар тохиолдолд үн чөлөөлөх ёстой вэ тэгвэл тухайн бараа бүтээгдэхүүний зах зээлийг шууд нээлттэй болгосон тохиолдолд үнэ чөлөөлөх ёстой. Хүн бүр компани болгон тэр бүтээгдэхүүнийг чөлөөтэй оруулж ирэн зарж борлуулах эрхийг нээж өгөх ёстой. Нээлттэй өрсөлдөөний үр дүнд ямар ч бараа бүтээгдэхүүний үн буурдаг. Яг л тэр бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Харин яг одоогийн нөхцөлд шатхууны үнийг чөлөөлсөн явдал нь шууд утгаараа Петровис, Магнатрейд, Шунхлаа, Тис Петролиум, Сод Монгол гэх мэт арын 13-нд багтах цөөхөн хэдэн компаниг лоббидж ард түмнийг улам бүр ядуурл руу дүлгсэн хэрэг болно. Ийм тохиолдолд цалин нэмээд ямар ч утгагүй. Учир нь өргөн эргэлээний бараа бүтээгдэхүүний үн дагаад өсөж байгаа хэрэг шүү дээ. Үүнээс гадна өнөөдөр шатхуун импортлчгүй компаниуд хизээч үнэ болохгүй байнга нэмэх бодлого явуулдаг компаниуд үүнийг балчир хөгтөж ойлгоно. Гэтэл ийм юмыг ойлгодоггүй төр засагтай байна гэж хэн итгэв. Тийм болохоор ерөнхий сайдын энэ шийдвэрийг шууд утгаар нь ард түмнийхээ эсрэг бодлого хэмээн үзэхээс өөр арга алга. Харин одоо нэгэнд үн чөлөөсөн дээрээ зах зээлийг нь чөлөөлөд шудраг өрсөлдөөний зарчим руу оруулчихвал энэ нь ёстой түүхэн гавьяа болно. Өгвөл жаргал толгой эрдэнэт Ухнагийн хөрс өхнарт ямар ялгаа байна вэ? Ордны коридорт зураг нэмсэн төдийл зүйл. Дээрээс нь насан туршдаа зөвхүүлж амьдрах дүр зурагтайгаар 20 онд ажиллаа өгнө л дөө.